Сайн байцгаана уу. За би өнөөдөр юуны талаар заах вэ гэвэл яаж item duplicate хийх, бас яаж лака нэмэх талаар заана. Тэгээ би өөрөө нэг тийм лактай биш. Миний би ер нь бол 300 хүрдэг нэрнгээсээ. За өнөөдөр биднээс item duplicate талаар заана. Item duplicate яаж хийх вэ гэвэл NPC алга ер нь item duplicate гэж юу вэ гэвэл NPC алгууд чинь item өгдөг шүү дээ. Тэрний тоог нэмэх гэсэн үг байхгүй юу? Өөрөөр хэлбэл MNS гэх юм. Ингээд нийтдээ 2 item duplicate хийж шаардлагатай. 3 нь болохоор judgment island. Judgment island дээр очиод passive дээр повтунч бас нэгэд энийг авсан багт юу бас 3 юг бол авчлаа чинь. Повтунч бас нь болохоор 30% chance-тэй дахиад item өгнө. Бас luck нэмэн damage нэмэн бас дайчгүй өгөх гэж байна. Тэгээд 3 item duplicate грант хийхэд бол нэлээд дайчгүй гэсэн үг байна чинь. Тэгээ одоо жишээ нь hard boss гэх юм бол юу вэ? Одоо шинээр гарсан Moon Slayer Ape гэдэг юу вэ штэ энэ skill. Энийг авахд бас нэлээд easy байна. Тэгээ энэ skill-ийг бас нэлээд бас хялбар болж байна гэж бодож байна. Бас нэрээ PD метод ашиглуулсан нэлээд жишээ нь 24 босс алаад 25 дээр өөр ихтэй босс алаад гэж юм. Гэж болоод хэлээ байж байна. Грант хийгдэн. Item duplicate-с гаднаас лак ч нэлээд сайн байна. Лак 300 лак юм гэдэг чинь 300 байх юм бол 300 руу өгсөх юм уу? Нэг тиймэрхүү. За тэгээд ингээд хамгийн анхны дугаараа ингээд нэмэх өндөрлүүлээ. Баяр дараагийн дугаараар уулзъя.